Хоёр салбараас асуулт байна. Нэгдүгээрт онцгой байдлын салбараас. Энэ орон нутаг тодруулаад хэлбэл Чингэлтэй дүүрэг өөрийнхөө төсвийн хөрөнгөөс мөнгө гаргаад шинэ анги байгуулж байгаа. Энэний цаашдын үйл ажиллагааны зардал, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг энэ төсвөөр оруулж байгаа юу? Энэ дээр онцгой байдлын байгууллага яаж хандаж байгаа вэ? Дүүрэг хөрөнгө оруулалтаа шийдээд анги байгуулчихсан. Энэ асуудал дээр тодорхой дэмжлэгүүдийг яаж өгөх гэж байна. Хоёрдугаар Батлан хамгаалах сайдаас асууя. Үндэсний сөрөн төсвөрлөх чадвах гэж бид яриад байгаа. Үүн дээр одоо бидний хамгийн чухал нь болсон хүчний асуудал. Боловсролын салбар одоо энэний хамгийн том өнгө дөрөх нь. Боловсрол гэрэл гэгээтэй байх уу, итгэлтэй байх уу, болсон хүчин бэлдэж байгаа багш нар маань цалин хангамж нь сайн байх уу гэдгээс хамаарч энэ асуудал яригдана. За танаа Харьяаны үндэсний Батлан хамгаалах сургууль гэж байгаа. Энэ үндэсний Батлан сургууль дээр ажиллаж байгаа багш ажилтан албан агчдын цалин бол бусад энгийн багш нараас зөрүүтэй байдаг гэж ийм мэдээлэл байгаа. Тэгээ энэ багш нарын цалин нэмэгдүүлэх, тодруулаад хэлбэл үндэсний Батлан хамгаалах сургуулаа чадварцуулах чиглэлээр та бүхэн хөрөнгө тавьж чадаж байна уу? Нөгөө яриад байгаа үндэсний сөрөн төсвөрлөх чадварын гол цөмөн хэсэг нь бол хүнээ бэлтгэх, болсон хүчнээ бэлтгэх нь боловсролын салбарын асуудал байгаа. Тэгээ энэ дээр боловсролын яамтай уялддаг юм байд юм уу? Танах дангаараа явд юм уу? Энэ дээр хөрөнгө оруулалтаа яаж тавьсан бэ? Хамгийн багтаал тэр багш нарын цалингийн зөрөөг шийдэж чадж байгаа юу? Ингэжээж үндэсний Батлан сургуульд чадвартай, чадaltaй мэргэжлийн болсон хүчин удаан хугацаанд ажилланаа. Энэ дээр ямар бодлого барьж байна вэ? За Батцмөрлөгчний асуултанд хариулъя. Хариулах асуултанд. За Батлууд сайд дараа нь онцгой байдал. За Батлан хамгаалах бодлогын бичиг баримтын гол үндсэн суурь бол одоо үндэсний сөрөн төсвөрлөх чадамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал. Энэ утгаараа бид бүхэн бас тодорхой ажлуудыг боловсролын яам болон бусад холбогдох байгууллагатай хамтарч одоо хийхээр зохион байгуулалт хийж байна. Бид бүхэн бас үндэсний сөрөн төсвөрлөх чадамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой олон асуудлуудыг бодлогын бичиг баримтыг боловсруулад одоо засгийн газраар хэлцүүлэх гэдэг одоо хүлээлгэж өгсөн хөргүүлсэн байгаа гэдэг бас тодорхой жилээ. Ер нь бол үндэсний сөрөн төсвөрлөх чадамжийг нэмэгдүүлэх Монгол хүн бүрийн толгойд одоо үндэсний сөрөн төсвөрлөх чадамж, тэр өв соёл, цэрэг охиромж хүмүүжлийг төлөвшүүлэх ажил орно гэж ойлгож байгаа. Тэр утгаараа 2023 оны 7 дугаар сард боловсролын тухай хуульд өөрчлөлт орохдоо энэ өв соёл, цэрэг охиромж хүмүүжлийг одоо төлөвшүүлэх хичээл сургалт оруулахын зүй заалтыг авч байсан. Тэгээ үүнийг одоо бид хүн бас боловсролын яамны дэргэдэх болон манай яамны дэргэдэх судалгаа шилжгээний хөрөлөнгүүтэй хамтран ажиллаж ахин одоо хуулийн өөрчлөлтийг хийхээр болж зохион байгуулалтыг хийгээд явж байгаа. За хоёрдугаарт нь хүний нөөцтэй холбоотой маш чухлаа. Ер нь аль салбар дээр Батлан салбарын хүний нөөцийг асуудыг бэлтгэхэд үндэсний Батлан сургуулийн багш тэнд одоо ямар чадварлаг багш байгаа шалтгаална гэж би хардаг. Тэр утгаараа бид хүн бас энэ асуудал дээр цалингийн асуудлуудыг шинэ шатанд гаргаж ээж одоо сайн багш нарыг авахгүй бол яг үндсэндээ бол бусад хувийн болоо төрийн хэвшлийн ихтэй сургуулиудад багш нараа алдах юм нөхцөл байдлууд үүссэн. Яг хүний нөөцөө бэлтгэл дээр маш их тулгамж асуудал бий болсон байгаа. Энэ утгаараа одоо ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ дээр одоо манай ажлын хэсгийнхэн бас үндэсний Батлан сургуулийн сургууль ажиллаж байгаа багш албан тушаалтангуудын цол цалингийн зэрэглэлийг нэг шат дэш нь ахиулах энэ нөхцөлийг судалж байгаа. За бидний одоо тооцоолж үзснээр бол энэ тооцоололд ойролцоогоор 1.5 орчим их тэрбум төгрөг одоо хэрэгтэй шаардлагатай байгаа гэсэн тооцоолыг гаргацсан явж байна. Ингэжээж бид хүн бас Батлан салбарынхаа хүний нөөцийг бол чадварлаг сайн хүний нөөцөөр хангах боломжууд үүсэж байгаа. Тэгэхгүй бол одоо яг эцэст нь үндэсний Батлан сургууль дээр багшлах хөнгүү за тэгээд чанартай чадварлаг одоо хүний нөөц бэлтгэл дээр хомсдол үүсэх нөхцөл байдлууд үүсэж байгаа гэдгийг бас хэлье. Баярлалаа. За 2 номер онцгойлол ирэх газар. За Батцмөрлөг гишүүний асуултанд хариулъя. Хурандаа гант хүрэлт гэж байна. За Батцмөрлөг гишүүн өөрөө байхдаа бол Чингэлтэй дүүргийн засаг дарга байхдаа дүүргийн хөрөнгөөс бол Галтан унтраах аврах ангийг барих одоо ийм шийдвэрийг гаргасан байдаг. Тэгээ одоо
энэ барилга хүсрэлтийн ажил нь дуусаад үндсэндээ улсын комисс хүлээж авах шатандаа орсон байна. Эрхэм гишүүнд бас талархлаа илэрхийлье. За бид үйл ажиллагааг нь 11 сард одоо эхлүүлэхээр ажиллаж байна. 40 албан агчийг сургаад, дадлагжуулаад ингээд батлагдсан оронтооныхоо хүрээнд зохицуулт хийх замаар 11 сард үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн асуудлыг бол бид дотроо зохицуулт хийх замаар шийдвэрлэнэ. Одоо нэг үүсэж байгаа хүндрэл бэрхшээл нь бол мэдээж одоо бүхэлдэн анги байгууллагатад үйл ажиллагаа нь эхэлж байхад одоо тавилгыг тогшлохгүй, компьютер худалдаа авах асуудал, төрийн хэмнэлтийн тухай хуулиар жоохон хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг бол бид гэхдээ дотооддоо зохицуулаад 11 сард бүрэн хэмжээгээр үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэж төлөвлөд ажиллаж байна. Илтгэж дуслаа. За нэмж тодруулъя. Батцамбал гишүүн микрофон өгье. За онцгой байдлынхаа амжилт хүсье. Батлан хамгаалах сайд болон сангийн яамнаас тодруулъя. Тэгээ энэ үндэсний батлан хамгаалах сургууль гэдэг чухал сургууль байгаа гэдэг. Энэ сургуулийн болсон хүчин доктортой ажиллахад цалингийн зэрэглэлийг дээшлүүлэх шаардлага байна. 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй юм байна. Үүнийг батлан хамгаалах яам дотроо зардлаа шилжүүлж шийдэх юм уу? Аль эсвэл төсөв дотор өөр байдлаар зарчмын зөрүүтэй санал гаргаа явуул шийдэх болцоо байгаа юм. Энэ дээр ямар хуулбар ажиллах вэ? Энийг хойш нь тавьж боломгүй байгаа. Ялангуяа энэ олон чиглэлийн болсон хүчин энэ үндэсний аюул байдлын чиглэлээр энгийн хүмүүсийг хүртэл сургалтанд хамруулж байгаа энэ үед бол бас чухал хөтөлбөрөө. Тэгээ энэ зардлыг яаж шийдэх вэ? Сайд, салбарын сайд, сангийн сайд энэ дээр ямар байр суурьтай байна вэ? За батлал сайд. Асуулт хариулъя. За манайх бол урсгал зардал дээр бол зохицуулт хийх ямар ч боломжгүй байгаа. Үндсэндээ урсгал зардлууд бол ихэнх нь хасагдсан. За манай анги салбаруудтай холбоотой, нөхөн хангалттай холбоотой асуудлууд бас байдаг учраас түүнтэй холбоотой зардал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм л дүр төрхтэй байгаа учраас бид хүмүүс дотооддоо зохицуулт хийх боломж бол байхгүй байгаа гэдэг л. 8 номер сангийн. Сангийн амсанжидэрч за гишүүний асуултанд хариулъя. За цалингатай холбоотой асуудлыг бол энэ жилийн үед бол одоо нэгэн төсөв нэгэнт батлагдсан төсвийн хэмжээнд бол зөвхөн төсөвтэй зохицуулт хийх байдлаар бол зохицуулах боломжтой. 2026 оны төсвийн төслийн хувьд бол засгийн газраас бол төсвийн төслийг бол парламентд их хурлд бол өргөн мэдүүлсэн байгаа. За одоо бол зөвхөн их хурлын чуулганы уралдааны нэгэн тухай хуулийн дагуу гишүүдийн гаргасан саналын дагуу шийдвэрлэх боломжтой болно. Ерөн зүгээр цалингийн асуудлыг бол бүхэлд нь бол хөлбөмбөр нийгмийн хамгааллын яам бол цалингийн бодлогыг мэддэг. За бидний хувьд бол ямар одоо зарчим барьдаг вэ гэхээр аль нэг салбарыг аль нэг мэргэжлийг тусгаалan сугалж шийдэх нь бол өөрөө бол бас өрөөсгөл байж болчихгүй гэж үздэг. Төрөлмийн тухай хууль дээр бол угаасаа заасан байдаг. Тухайн ажил мэргэжлийн үрж байгаа хариуцлага хийж байгаа ажлыг бол заавал ажлын байрны зураг авалтан дээр үндэслэж шийдэх ёстой гэдэг ийм одоо хуулийн залт байгаа. Хамгийн гол асуудал нь бол аль нэг салбарыг төрүүлээд бид нэр онцгойлоод өөр байдлаар шийдчихлээр энэ маань өөрөө бол дараагийн салбарууд нь хойноос нь ингээд өрсөлдөөн болж яваад за үүнээсээ болоод асуудал үүсдэг. За мөн салбар болгон өөрсдийнхөө хуулиараа цалингийн асуудал, нэмэгдлийн асуудлаа шийдчихлээр нэгдсэн ийм цалингийн бодлого бол алдагдаад байдаг ийм асуудал байгаад байдаг. За Батцамбал гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр эн чинь байнгын оронд зарчмын зөрүүтэй санал чинь дараа гарна тийм ээ. Тэгээ энэ дээр бол шийдэх ёстой юм байгаа. Энэ багш нар доктортой ажиллаж ээж энэ сургуулийн үндэсний батлан хамгаалалт чиглэлийн эрдэм мэдлэг дэлгэрүүлэх ажлууд хийгдэнэ. Энэ ажлыг бол салбарын яам над мэдээлэл гаргаж өгөөч гэж хүсье. Манай Эрдэнэ болд гишүүнээс эхлээд үндэсний аюулгүй байдлын асуудал ярьдаг гишүүд байж байна. Ерөнхийлөгчийн хамгаалалтын дарга ажиллаж шижир байж байна. Ингээд энэ гишүүд бол дэмжих байх. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал, сөрөн төсвөрлөх асуудал, багш болсон хүчнүүдийг дэмждэг асуудал маш олон хүмүүс байж байгаа учраас энэ асуудлыг дэмжих хэрэгтэй. Тэгээ энэ дээр нарийн мэдээллийг ямар зардлыг яаж санхүүжүүлж шийдэж болох вэ гэдгээр Батлан улсын сайд мэдээлэл нарийсгаж өгөөч гэж хэлье.
За, санал хэллээ гэж болголоо.